За Голсонбор аймаг 1994 оны 5 сарын 6-нд улсын их хурлын 32 дугаар тогтоолоор одоо Голсонбор аймаг байгуулагдсан юм. За одоо үүнээс хойш одоо яг 30 жил болж байна. Энэ жил одоо Голсонбор аймаг 30 жилийнхаа ойг одоо Боржгон наадамтай хамтдахад одоо 7 сарын 26-наас 28-ны хооронд ингээд зохион байгуулнаа. Тэгээ энэ хугацаанд бид нар одоо бас Голсонбор аймгийн 30 жилийн Боржгон наадмаа огтаад олон ажил төлөвлөлт хийсэн. За бид нар орог жилийн өмнөөс эхэлж одоо ажил төлөвлөж шат дараалалтай ажлуудыг хийж байгаа. Энээс одоо томоохон наснд ортох юм бол одоо бид нар одоо Боржгон судлал эрдэмтдийн хурлыг зохион байгууллаа. За мөн одоо урлаг спортын олон тэмцээнүүдийг бас зохион байгууллаа аймагтаа. За мөн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг хийж одоо Голсонбор аймгийнхаа одоо бас мөнгө үзэмжийг сайжруулж ард иргэдийнхаа одоо аятаа тухтай амьдрах нөхцөл болцоог бүрдүүлэх шугамаар бас хөрөнгө оруулалтуудыг нэлээд хийлээ. Нийгмийн эдийн засгийн салбарт бас олон ажил хийж активл авчирсан ийм сайхан жил одоо болж энэ л да энэ 24 он бол